Монгол бичиг тэгээд түүх байгаа. За одоо монгол хүн бол монгол бичиг болон түүхээ заавал сурах хэрэгтэй. Тэ. Одоо монгол бичиг бол 1000 жил болж байгаа шүү дээ. Одоо кирилл бичиг бол нэг 100 хэдэн жил болж байгаа. Тэгээд одоо тэгээд бодоод. Сайн байцгаана уу? Team Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маань MNG Kids application-ыг бүтээгээд хөгжүүлээд явж байгаа арга биелэг хөө аавынхаа хамт хүрэлцэн ирсэн байгаа. За өдрийн мэнд хоёроо. Өдрийн мэнд. За арга биелэг маань гоё өөрийгөө танилцуулаад найзуудтай гэхдээ маш олон хүмүүс чамааг үздэг, хүүхдүүд үздэг. Гэхдээ бас гоё албан ёсоор танилцуулаач. За миний нэрийг Арга Гүли гэдэг. Тэгээ би 11 настай. Тэгээ би англи хэлийг хүүхдүүдэд заадаг. Тэгээ би MNG Kids гэдэг аппликейшнийг санаачлан одоо бүтээсэн. Вау. За аавын хувьд. За миний хувьд гэх юм бол англи улсад 10 жил амьдарсан. Монголд ирээд MNG event гэдэг арга хэмжээ зохион байгуулдаг үйл ажиллагаа хийдэг байсан. Залуучууд бол DACA гэдгээр ер нь дэх үед бол мэддэг байсан. Ковидээс хойш бол яг хүүхдүүдтэйгээ ажиллаад хүүхдүүдийн хөгжил дэвшилт маш их анхаардаг болсон. Тэгээд сүүл рүүгээ бүр томроод ингээд бүр олон хүүхдтэй ажилладаг болсон. За хэдүүлээ юу аа нөгөө аппликейшныхаа талаар хоёр дахь юуруугаа ярий заяа. Эхний ээлжинд танаа нөгөө амьдралын хэв маягийн талаар маш сонирхолтой санагддаг тий. За Улаанбаатарт амьдардаггүй. За танаа нөгөө юуг дагадаг хүмүүс бол мэдж байгаа тий. Орон нутагт хөдөө амьдардаг. За яагаад заавал орон нутгийг сонгох болов? Яагаад Улаанбаатараас гараад явчихваа? За би өөрөө бол хотод яг бизнес хийдэг одоо залуу байсан. Тэгээд бизнесээ хийж явж явах дотроо одоо ингээд аюух ажилтдаг байсан байхгүй. Одоо утаа, тоосчлт тэгээд энэ стресстэй хаанаас үүсээд байна гэдэг чинь аюу тодорхой байгаа шүү дээ. Яагаад энэ бүхнийг би ингээд аюу тод хардаг байсан бэ гэхээр би өөрөө Англид 10 жил болохдоо англи хүмүүсүүд яаж амьдраад байна гэдгийг нь аюух ажилтдаг байсан байхгүй. Англи хүмүүсүүд маань болохоор зэрэг яг хотынхон тойроод байж амьдраад байж. Хотоо тойрцсон. Тойроод. Яг хоттой ер нь яг нэг ажил мэргэжилтэй хүмүүсүүд байгаа л та мэдээж тэ маш их гадаад хүмүүс амьдрдаг. Гэхдээ яг тойроод яг цэвэр англичууд. Яагаад гэж судлаад мэдээж эрүүл агаар тэгэл стресс ингээл бүх асуудлыг тэр жоохон хотоос зайдуу байснараа шийдэж байгаа юм байна л та. Тэгээд би мэдээж нөгөө маш олон жил болсон болохоор тэр чинь ингээ хүний оюун ухаан суудсан байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ажиллаж хөдөлмөрлж явах явцад бол мэдээж амьдралаа босгож байгаа гэдэг үүднээсээ шууд тэгж одоо хөдөө амьдрах гэхээр чадахгүй шүү дээ. Одоохондоо нөгөө юмаа босгож байгаа болохоор яг л эдийн засаг маань хоттой байгаа болохоор. Тэгээд хоттой хөдөлмөрлж явсаар агаад яг тодорхой хэмжээнд би чи 10 жил яг Монголд 2009 оноос 2020 он хүртэл ковид гартал яг хөдөлмөрлсөн. Яг бизнес хийгээд гүгэлсэн гүйлс. Тэгээд амьдралынхаа мэдээж олон жил тууштай юм хийгээд хахаар мөрөө нэг юм чи амжилт олдог. Тэгээд MNG event гэдэг маш их амжилт олсон. Манайх чинь Sunrise гэдэг фестивалтай байлаа. Зуны нээлттэй Fresh Air гэдэг цэвэр агаар гэдэг маш амжилттай зохион байгуулдаг 3000-аас 5000 залуучууд тогтмол ирдэг байсан. Тэгээд ер нь тухайн үедээ бол яг л number 1 болж чадсан л та. Тэгээд ингэж явсаар агаад нөгөө амьдралынхаа нэг үе дээр ирнэ дээ. Юмаа нэг нэлээд гайвал зэгцрээд тэгэнгүүт нөгөө дотор байсан нөгөө хүсэл маань яг хүчтэй оргилсон л та. Яг ковидд давхцсан. Харин ковид ч ингэ түлхээд өгч байгаа. Ковид ч нөгөө ханаад дээр айгүй нөгөө бүр нөгөө нэг хүн ковид авчин готалтай бүр нөгөө бараг нохоо барьдаг юугаар ингэж мингалтай бүр сенсацтай байсан юм тест. Тэгээд амар нөгөө аимшигтайгаар нөгөө дүрслэлтэй. Энэ бол ерөөсө бузрын муу юм гэлтэй. хамгийн амар л юм. Хамгийн амар тэр хүн бол ерөөсө хүн биш болоо те. Асан штэ бүр нэг хэсэг манайхан ч нэ. Одоо манайхан мартцсан энийг сонсоод арга инээж байгаа хаа. Үнэхээр амар юм босч орцонд нэг хүн бангууд орцоороо тэр хүнийг үзэн ядаал те. Тэгтэл бүгдээрээ дууссан те бид нар. Яг тэр үед яг нөгөө аимшигтай энэ маркетинг чинь PR нь айгүй айхтар явагдаад. Тэгээд бид нар бас нөгөө бас хүн л хэмжээ айж байгаа шүү дээ. Тэгэл яг тэр манай хөгшин эмээгийн газар нутгал та тийшээ шилжиж очсон. Отоос нэг дэрэлжийн эцэс цаашаа гаргаад ингээд Эрдэнэ сумдаа бид нар амьдэрдэг. Төв аймгийн Эрдэнэ сум. Тэгээд яг тэнд ингээд хөгжүүлээд тэндээ амьдарч эхлээд тэгээ ерөөхдөө хол зайнаас болохоор зэрэг ерөөхдөө нөгөө бизнесээ болоод хотын бүх бизнесээ болоод зайнд тэнд чинь нөгөө нэг яг айгүй хөдөлгөөнтэй байсан хүн чинь
яг ингээд нэг юм хөдөө очихоор ингээ амар өөдд юм ба штэ. Тэгэл яах вэ хүүгээл гайхаад байжсэн чинь арга үлэх хүүг нэрээ минийхөө энэ ном уншаадах гэж уншуулсан чи бүр өстө уншиж чадахгүй дүү шүү. Монголоор. Хувийн сургууль явдаг гэсэн тухай англиар. За. Англиар нэг жижиг ном уншуулсан. Тэгээд нөгөө хувийн сургуульд явдаг байсан. Тэгээ мэдээж эн чинь тодорхой хэмжээгээр би гайгүй явж байгаа гэж бодсон чи бүр улаан найл. Тэгэл би бүр гайхаад за хоёулаа наатах чинь сайжруулнаа. Чи ерөөсө хүссэн хамаагүйгээр англи хэл сурах хэрэгтэй. Яг бол би нөгөө англи хэлний нөгөө ашиг тусыг маш их хүртсэн хүн байхгүй. Өөрөө очоо мэдэрсэн. Мэдэрснээс гадна Монголд ирсэн цагаас хойш дандаа л нөгөө гайгүй мөнгө төгрөг одоо олох боломжийг англи хэл гаргаж гэж би боддог л да. Хэлтэй бол хөлтөө гэдэг шүү дээ хүмүүс мэдж байгаа тий. Тэгээд хүүдээ чи заавал одоо маш урттай одоо нэг сайжруулъя хоёлаа. Тэгээ би хүүтэйгээ тэр цаг үеэсээ ажилласан байхгүй ном уншуулаад өдөрт бит хоёр нэг 20 минут л уншдаг байсан тий. Ном уншуулаад уншсан номыг нөгөө шинэ үг гарч ирэхэд нь iPad-н дээр нөгөө юм ноут үсгээд бичүүлээд тэмдэглэл өгсөн. Тэгээд мэдгүйгээ тэмдэглээл өглөө нь босвол за мэдгүйгээд нэг сэргээчээр гээл тэгээд ном уншаад гэсэн. Сэргээл уншаа. Тэгээ явсараа нийтдээ хэдэн үг чийжилсэн. Сарын 600 гаруй. Вау. Сар хагаслсан баг. Тэгэхээр 600 үг чийжлээд өдөрт 20 минут зарцуулаад. 20 минут. Гэхдээ өдөр болгоо. Тэгээ одоо тэгээд байгаад ер нь англи хэлэнд 800-аас 1000 үг одоо сурчвал ер нь ингээд тэгээ суурин тавигдаад тэгээ өөртөө ихтэй болчтой юм билээ. Тэгээ гэхдээ бас яг үг сурах тэрэн дээрээ миний бодлоор бол ном бол ер нь сайн гэж одоо бодож байгаа. Ягаад вэ гэхээр ганцхан үг биш ном дотор ч одоо яг өгүүлбэр байгаа штэ. Өгүүлбэр нь одоо яг ингээ хэрхэн өгүүлбэр зохиох вэ? Дүрмүүдийг нь жоохон ер нь харчиж болно гэсэн. Яг сураагүй ч гэсэн. Тий, одоо ер нь тэгэж би бодож байгаа. Яг тийм өгүүлбэр юм чи үг нь хувраад тэр чинь орчиж байгаа ш. Тэгэхээр чи сурах. Тэгээ ер нь хэрхэн өгүүлбэр зохиох одоо тэрийг сурчиж байгаа л гэсэн бас. Тий, бас давхар тий. Тэгэхээр үг сураад ном уншаад ахаар нэг холбож уншаад ингээд хөгжөө явчихдаг юм. Дүрмээс. Тэгээ арга ихтэй нэг сар хагас ажилласан. Тэгээ хүү ингээд нөгөө бүгийн баялагтай болоод ингээд маш хөгжөөд ирсэн л дээ. Тэгээд бит хоёр нөгөө хүүхэд арга багч нэг урамшаа тэрэндээ жижигэн ном уншдаг болоод тэгээд дээрэс нь бүр ном уншдаг болоо сүүл рүүгээ юм подкаст сонсдог болоод нөгөө тийм нэг ном уншдаг ном сонсдог болоод тэгээд ингээд явсараад нөгөө энэ бүр хөгжөөд хэлний аягүй сайжраад тэгээд нөгөө арга болыг нөгөө сайжраад ахаар нэг удаа би санал тавихгүй юу одоо нөгөө хүн одоо ялангуяа нөгөө дүрм англи хэлний дүрм аягүй хэцүү шүү дээ. Тийм зөндөө олон дүрмийг чийлэх хэцүү тий. Яг тэрийг сурах гэж. Тийм ингээд бид нар яг ингээд мэдгүйгээсээ болоод маш хэцүү гэж боддог. Зөндөө олон. Гэтэл яг точны байдаг юм бэл. Англи хэлэл ялангуяа. Одоо жишээлх юм бол үндсэндээ 3 цаг л байгаа шүү дээ. Тэ? Present, past, future гэдэг. Тэнгүүд энэ гурав чинь дотроо хит салж байгаа лээ. 4 салж байгаа байхгүй. Тэ? Ерөнхийдөө тэр ер нь 3 байдаг. Тэгээд бас тэгээд нэг гэдэг. Тэгэхээр 4 байдаг. Тэнгүүд чинь simple, continuous гэдэг perfect. Тэгээд за манай хүч мастер л даагаасаа. Тэнгүүд энэ 3 цаг дээр яг ингээд 4 салангууд 12 л хуваагдаж байгаа байхгүй. Ингээд болоо. Үндсэн цаг. Тэрийг л ойлгочих хэрэгтэй байна тийм үү? Ойлгоход үнэхээр тийм амархан санагдсан. Тэгэнгүүт одоо манай Монгол үгэнд ч гэсэн үг маань одоо нэршилтэй шүү дээ. Одоо жишээлбэл угтур үг, нэр үг, үйл үг гэдээ байгаа шүү дээ. Тэгэнгүүт англи хэлэн дээр чинь хэд хуваагдчихдаг вэ? 7 билүү 8 билүү? За noun үндсэндээ бол 8 байдаг тийм. Noun, verb, тэгээд нэр үг, үйл үг. Тэгээд adverb, adjective, Үйлт нэр үг. Тэмдэг нэр. Тэгээд чинь тийм pronoun чинь төлөөний юу гэдэг лээ? Одоо монголоор тийм төлөөний нэр. Бүр мэдчихсэн заадаг болохоор. preposition, Угтур те. тэгээд interjection, conjunction. Тэгэхээр 8 тий. Яг нөгөө нэг Монголын тийм ялгал шиг Яг тий. Өг хошгоос эхлээл нөгөө заах хүртэл байдаг тийм ялгал. Энийг ингээд яг одоо жишээлбэл айгүй хурдан хүүхдүүдэд 3 том дүрмтэй 4 задардаг байна 12 үгийн сан нь 8 задардаг гэхэд баг 2 минутын дотор үндсэн том юм ойлгох чинь. Тийм юм л би ойлгочих юм гэдэг юм ойлгох нь шүү дээ. Ерөөсөө энэ юм лээ. Тэгэл энийг ойлгочингууд энэ доторын задлаад үзэл манай монгол хүмүүс чинь нөгөө бүр удмаасаа хамгийн томоор нь сэтгээд
томоосоо дошилдог тийм хүмүүсүүд юм байна. Бусад орны хүмүүсүүд болохоор хятад, Солонгос болохоор өөр. Жижигээсээ томроод том дээр очдог. Амар сонин тийм сэтгхүүтэй. Эсрэг. Ойлгох нь. Бид нар чинь нүүдэлчин ард түмэн болохоор бүхлээр нь харчаад нөгөө үйл явдлаараа хийх явцдаа сурчдаг тийм сонин ард түмэн Болно доо гэдэг тий. Тэгэхээр энэ бидний энэ давуу тал маань юм сурахад үнэхээр хурдан сурдаг. Монгол хүүхдүүд бол зүгээр арга барилч 3 сарын өдөр нүдэл. Тий, ер нь Монгол хүүхдүүд ч үгээд бусад өөрөөр хүүхд ер нь бол одоо яг хүүхд байхдаа бол сурахад илүү амар байдаг. Айгуу нэ. Зовлонгоо амархан сурчдаг. Тийм байна. Нэгэнт одоо том хүн болчоод бас жоохон хэцүү юм тий. Нөгөө бодох юм нэг. Яг үнэ. Тэгээд тий. Тэгээд бас том хүн ч гэсэн сурж болно л да. Гэхдээ ер нь хүүхд бол сурахад яг хамгийн тохиромжтой цаг хугацаа. Илүү амархан. За тэр арга барилыг таад хөдөө гараад арга барилыг хэл сурч эхэлсэн нас хэдэн настай байсан бэ? 6. Тий, яг 6-аас 7 нас руу шилжих тэр 100 байсан. 7 руу орж ирсэн нас. Тий. Тэгээд ерөөхдөө нөгөө арга барилыг хүүг нөгөө одоо саяны нөгөө хилдэг ингээд дүрм мөрөм эднэрийг ингээд би нөгөө нэг ингээд зааж гэлсэн баг. Хоёлаа заа игээд хоёлаа. Яагаад заа гэхээр зэрэг нөгөө би арга барилыг нөгөө одоо нэг хилэнгүүд арга барилыг ойлгоно те. Хоёр хиллээ хүүхэд ингээ бүр ойлгоно. Гэхдээ хүүхэд нөгөө хүнд заахаар бүр ингээ сайн шингэж ордог байхгүй би ирүүн. Яг л нөгөөдгөө заахын тулд өөрөө ингээ бэлддэг те. Дээрээс нь хүүхдэд яриад ахаар сүлдээ ингээ яриан дундаа өөрөө ойлгоод байдаг баг те. Тий. Тэгээд нөгөө арга барилыг анх нөгөө презентацийн бэлдэж өгөөд хоёр ингээ хамтдаа суугаа заадаг гэсэн. Тий. Автаа хамт суусан юм биш анх. Тий хамт суугаад бит хоёр. Тэгээд ингээ зарлал гаргасан ингээ нэг цөөх хүүхд аваад бит хоёр ингээ хамгийн миний нэгдүгээр зорилго бол арга барилыг хүүхд хөгжүүлэх гэдэг шүү дээ. Тий. Тэр чинь 8 настайсан бэ. 8 болсон. Гэхдээ нэг гоё юм нөгөө нэг яагаад ч юм бэ нөгөө арга барилыг нэг сонин содон нэр нь ийм содон нэртэй. Дээрээс нь нөгөө нэг юм нэр бол үнэхээр гоё тий. Нэр их өгсөн бэ? Аав нөхстэй. Яг бодож иж супер өгс. Тэгээд яг нөгөө нэг ингээд нөгөө арга барилгт нөгөө нэг юм онцлог байсан байхгүй нэг юм манай хүч их тод хоолойтой байгааз. Тийм чанга тий өөртөө ихтэй тий. Тэгээд нөгөө нэг юм нэр нь ийм содон нэртэй. Тэгээ өөрөө нөгөө нэг юм ууггүй хөхт ахгүй багасаа л юм ууггүй хөхтс. Тэгээд нөгөө ийм шин чанарууд нь бүрдсэн болохоор би нөгөө багш болвол их тохиромжтой байна даа гэж утсан байхгүй. Хүүхдийнхээ онцлог тохируулаад. Тэгээд анх нөгөө нэг хоёлаа заа игээд хамт суугаад 1 сар явлаа бит хоёр. Хөө нөгөө чинь сарын доторс нөгөөдгөө ч гэсэн шууд бүх юм тэр миний нөгөө бэлдсэн юм ингээд бүр байд. Тэгээ би нөгөө нэг ингээд манай чинь 100 болцсон нөгөө 100 чинь нөгөө зочин гээч их ирнэ те. Найз нөхөд тийм. Агаар салхинд гарна. Тийм тэнгууд нэг найз үүдэн дээрсэн би нөгөө хичээл заагаад би заав нэг найз ирчлээ хүнтэй оцгоо чи нэг зааж чадахгүй гэж анх гэжсэн. Тэгсэн чинь нөхөр ганцаараа зааж эхлэх юм. Тэр момент нь тэр баг. Тэгэхээр зэрэг нөгөө бас үзэж байгаа хүмүүсүүд гэх юм бол хүүхдийг нөгөө нэг хүүхд айгууны сурсан юм аа нөгөө хуваалцах айгуу дуртай байдаг юм байна л та. Тэр үед нь айгуу сайн сонсож бүр магадгүй дүүнартаа зааж өгөх тэр үйлдэлийг нь урамшуулах юм бол хүүхдүүд айгуу хурдан хөгждөг юм байна гэж ойлгосон. Тэгээд нөгөө арга барилыг урамшуулсан юм нь болохоор хамгийн анх тэгсэн. За минийхөө ингээд ганцаараа заачих юм бол чи ингээд 9 сар ихэд чи сайт төгрөг авчих гэсэн байхгүй. Тухайн үед чинь нэг 500 сая төгрөг олсон юм тахаар нөгөө яг тухайн хичээлээ заагаад. Тэгээ би чамд ингээд өөрөөсөө 500 чиний олсон ингээд бүгдийн дээр гэсэн нөгөө чи манай хөө тэгээд хийгээл. Цалин өгөх гээд шүү дээ. Цалин өгөх. Тэгээд чи нэгээр өссөн юм аа гэсэн. Тэгэл аргалагч чинь би нөгөө нэг ингээд сайхан өөрөө чөлөөлөл гараа авчиж байгаа юм. Тэгэл аргалыг ингээд заагалсан. Тэгсэн чи тэр 100-ыг бүр ингээд айгүй сайн заагаад 100-ны дурш. Тэгээ ингээд харсан чинь ингээд нөгөө өөр нь өгдлүүд нь ингээд саяных шиг ингээд сүрхээ сүрэг өгдлүүд ангууд айгүй гоё нийцээд тэгээд энэ хүү нөгөө шууд цаашаа заагаа авчихсан. Өөрөө ганцаараа зааж болцсон юм тий. Ерөөсөө ганцаараа шүү. Аха. Бизнес бодоод орчихсон гэсэн. Тэнгүү та хоёр нөгөө зааж эхлэхдээ нөгөө аппликейшн ээ. Тий. Тэгээд нөгөө энэ чинь 1 жил бит хоёр явсан ингээд 1 жил жингээ яваад ингээд айгүй олон хөлтэй. Онлайнаар зүгээр ингээд даа. Тэгээд ер нь ингээд онлайнаар чинь бол би чинь нэг хүн юм ч одоо тийм одоо нэг жилд нэг 100 гаруй хүүхэд юм уу 200 гаруй хүүхэд л зааж чадсан шүү дээ. Олон нөгөө анги авлаа гэхэд тийм нэг хэдэн 100 хүүхэд л зааж тийм. Тийм. За тэгээд тийм болохоор бас англи хэл бас өөр бусад юм мэдлэгийг авах хэвээр маш олон өөр хүүхдүүд байсан. За тэгээд ер нь тэрийг бодоод маш олон хүүхэд бичээд байгаа. Ер нь аппликейшн бүтээвэл яадаг юм гэж би ер нь эхлээд санаачилсан. Өөрөө аппликейшн хий гэдэг зүйл тавьсан юм уу? Яг санааг хийсэн гэсэн. Яг санаа нь бол ингэсэн. Манай нөгөө нэг ингээд газар дээр нөгөө нэг Канад нөхөртөө нэг хүн манад амарсан байхгүй.
зуныхаа амралтай. Манай нөхөр Канадын маа тэгээд танаа манайх нэг гэр төрөөсөл. Тэгээд байя гэд. Тэгээд тэднийх нь 3 хүүхэдтэй. Тэгээд анх асууж исэн байхгүй. Танаа хүүхдүүд одоо яаж сурдаг юм бэ те? Одоо ингээл нөгөө хүн чинь аялал ингээл мэлтгэж хүн байхгүй. Чигээр ингээл аялал явж. Танаа хүүхдүүд ингээ хоцрогддог юм уу? Тийм. Ингээ те. Ингээ хараад айж штэ. Хүн чинь ингээл хот ус зайлуу те. Тэгсэн чинь инээгээд үгүй одоо орчин үед чинь маш их одоо тийм аппликейшнуд гараад ирсэн байна. Тэндээ суралцаа авчдаг. Анх тэгчихсэн байхгүй. За тэгээд ямар аппликейшн гэсэн хамгийн одоо бест чинь Duolingo, Han Kids гэдэг гоё аппликейшн байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ингээ өөрөөр ингээ зөндөө аппликейшн хэлсэн байхгүй. Тэгээд нөгөө бид нэр судалж үзээд ингээ харсан чинь би бүр ингээ вау ямар гоё юм бэ гэж бодсон. Үнэхээр таатай гоё. Тэгээд нөгөө монгол хүүхдүүд чинь болохоор нөгөө монгол англи хэлгүй болохоор тэрнээс чинь суралцаж чадахгүй байхгүй юу? Дийлэнх нь. Мэдээж одоо хэлтэй хүүхдүүд бол мэдээж одоо сурж байгаа шүү дээ сайхан. Гэтэл тэр чинь тэгээд ихтэй яг тэр аппликейшн дандаа англи хүүхдүүдэд зориулсан байсан байхгүй. Тэгээд нөгөө арга барилт би манай хүн нөгөө хэлчихсэн байхгүй. Одоо нөгөө манай хүн чинь зүүмээр заадаг. Тэгээд зүүм чинь одоо нөгөө яг хүүхдтэй нөгөө тулж харьцдаг болохоор танхимтай л яг адилхан л да. Тийм. Тулж харьцдаг болохоор яг ингээд яг хурал хийж байгаа юм шиг ороод тийм. Цэцгээ ингээд ингээд нараасараа гэж ярьж штэ. Тэнгүүч яг нөгөө нэг хүүхдийн тоон бид нэг 15 дээр л барьдаг юм. 15 дээр нэг анги. Тэгэхээр 15 хүүхэд бол хүн харьцаж чаддаг байхгүй. Тэнгүүд 15-аас нэг анги гэхэр зэрэг нэг бидний нэг 3-аас нэг 5 анги л авч чадсан шүү дээ. Дээтэл одоо өдөржингөө те. Нэрээ нөгөө анги дээр гацсан нөө. Одоо 15 хүүхэд орно шүү дээ. Тэнгүүд нэг 5 алга болоод нэг 10 л ордог болчихдог. Тэгээ бүртгүүлчээр бас нэг ажил гардаг ч юм уу бас нөхөж үздэг юм байж болно. Эсвэл бас нөгөө нэг ингээм тоомжиргуу ханддаг шиж болно. Янз бүрийн шалтгаан байдаг. Ихтэй нөхөж үзээд байдаг. Хөөхөн нөхөж үздэг. Манайх нөгөө бичлэг хийгээ шууд оруулаад байхгүй дахиад тахгүй. Онлайнаар одоо яг заах нэг давуу тал нь бол одоо яг бичлэг хийчдэг. Тэгээд группэн дээрээ тавьчдаг. Тэгэхээр одоо мартвал тэрийг нөхөж үзэн болно. Эсвэл нэг өдөр завгүй байлаа гэхэд тэрийгээ дахиад нөхөж үзээд тэгээд ер нь хоцрохгүй гэсэн үг. Аргуулгын нэр Zoom анги нь одоо нэг өвлийнх нь улирланд дүүрцсэн. Тийм аргуулагч мөр амар хэлсэн шүү дээ. Аюу олон Zoom анги асууна. Одоо тэгээд бид нар үнэхээр нөгөө эн чинь хүүхэд өөрөө одоо нөгөө суралцж байгаа. Тэр бодчихгүй бас сурах хэрэгцээ байна те хүүхдүүд байгаа. Нөгөө тэгээд нөгөө хүүхэдтэй заана гэхээр айгу сонирн байгаа. Одоо ийм сургалт байхгүй шүү дээ. Байх. Яг ингээ бие дааж 100% ингээ өдөртөж байгаа хүүхэд бол байхгүй. Тэгэхээр зэрэг тэрэнд айгу эцэг эхчүүд их тийм ойс надад байт юм шиг байна. Тэгээд аргуулагч нь бид нар нөгөө эрэх 100 дахиад анги нээдэг. Тэр бол одоо ямар ч дүүрсэн байгаа. Тэгэхээр нөгөө яг одоо эндээс улбаалж гарч байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө асар олон хүүхдүүд суралцмаар байна шүү дээ. Суралцмаар байна. Хамтдаа хөгжмөр байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг саяны нөгөө хүн байна нүдийн минь нэгэд хилээд өгчлээ шүү дээ. Би суралцсан сурж байгаа. Ямар гоё юм бэ гэх тээ. Одоо бас одоо яг нэг нэгээр ингэж тулж ажиллахаар чинь бол ер нь үнэтэй юм шүү дээ. Яг бас үнийн хувьд гэх юм бол мэдээж. Тийм. Тэгээд боломжгүй байх магадaltaй шүү дээ одоо. Тийм. Тэгэхээр одоо яг арга бол хэлдэг нэг 15 хүүхэд нэг ингэж тохоор тэгээ айгүйх цаг зав гаргаад ингэж байгаа болохоор тодорхой хэмжээгээр үн тавьдаг. Хүний тоотой болохоор. Тэгэнгүүт бид нөгөө юм автоматжуулж шүү дээ одоо. Бүх юм илүү олон хүнд хүрэх. Олон хүнд хүрэхийн тулд юмыг автоматжуулаад ингээ хувиргачих юм бол тэр чинь олон хүнд тэгээд маш бага төлбөрөөр өгөх боломжтой болчих. За тэгээд хэрхэн яг тийх вэ гэхээр аппликейшн бүтээх. Тийм. Ингээд тэрсэн байгаа. Тэгээд аппликейшн маань хизээ бүтээгдсэн мөлий. За аппликейшн бол манай аппликейшнийг бүтээхэд яг эхлээд бол бүтээхэд 1 жил болсон. Тэгээд яг юмнуудыг нэг болох гэж 2 жил болсон. Яг өөрөө оролцсон болохоор ийм деталь мэдээд байгаа байхгүй. Арга аппликейшнаас бас амар ажил биш тий. Хөгжүүлэн гэдэг бол маш хэцүү. Ер нь бол маш их хөрөнгө санхүү ордог юм байна. Бид нар анх төлөвлөөд бид нар ингээд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтын зээл аваад хэлсэн. Тэгээд бас нэг хийж байгаа юмгаа дэлхийн стандарт нөгөө Duolingo, Han Kids-тэй одоо ийм маш гоё аппликейшнээс тутмааргүй шүү дээ. Ядаж тэнцэж очмоор байна тий. Ер нь бол дөхүүлж очмоор байна шүү дээ. Тэгээд бид нэр нэлээд тийм чадварлаг залуучуудыг хөсөлж ажилласан. Тэгэхээр нөгөө 5 том багаар ажилласан л та. Анимашны баг, IT-ийн баг тий. Тэгээд дээрэс нь контентын баг гэж байна, саунд эдит гэж байна тий. Ингээ видео эдит гэдэг ингээд олон багаар бид нэр ингээд 20 залуучуудтай ингээд ер нь жилжингээ ажилласан. Тэгэхээр өндөр чадвартай залуучууд маань айгүй өндөр өртөгтэй байхгүй юу? Тэр чинь баг мөнгөөр ажиллахгүй шүү дээ. Тэгээд бид нэр ингээд нэг хийснийх бас Монгол хүүхдүүдтэй
Монгол бичгийн заагаад өгчмөр ш. Монгол хэлийг заагаад өгчмөр ш. Монгол түүхийн заагаад өгчмөр ш. Бас би ч нөгөө монгол хүн болохоор энийг заавал авах юмнууд байлгах гэдэг. Заавал байлгах хэрэгтэй гэдэг. Англи хэл маань үнэхээр хэрэгтэй. Энэгээр дамжуулаад маш их эдийн засгийн том эрхчлөөнд хүрч болдог. Гэтэл бид нар монгол хүмүүсүүд болохоор бас нөгөө юмгаа савчулчмаар шүү дээ. Тэгээд одоо монгол бичиг сурахыг хүсэж байгаа гадаад хүн байж болж шүү дээ. Яг тэгж утсан бэ. Гадаадд зөндөө олон гадаад амьдардаг монголчууд маань нөгөө олон жил болцсон болоод хүүхдүүд нь гадаадд багасаа өссөн болохоор монгол хэлээ мартсан байдаг юм байна. Тэгэнгүүт маш олон хүмүүсүүд аргуулгыг монгол хэл заах уу гэдэг гэсэн байхгүй. Бас тэгээд тэд нэр тэндээс бас айгүй том санаа аваад дээрэс нөгөө манай монгол ахын дүүсүүд чинь бидний эргэн тойронд байгаа шүү дээ. Жишээл бүрээдүүд байна, халимгчүүд байна тийм. Энэ хүмүүсүүд маань саатнууд байна тийм. Монгол хэлээ сурахыг хүсэж байгаа шүү дээ. Одоо орсоор л ярьдаг болсон тийм. Тэгэнгүүт бид нэр бас тэр хүмүүсүүд бас одоо монгол хэл сурах гэхээр яг юм аппликейшн байхгүй шүү дээ. Байхгүй бах нэрээ одоо бодсон чи яг бид ч нэг өөрсдөө тоохгүй монгол хэл учраас сургалтаар бол зөндөө байдаг. Яг анимашн аппликейшн төрлөөр бол дээрэс нь ийм нөгөө ийм чанартаанууд нь одоо бүр маш их одоо чинь анимашнэр хийх гэдэг чинь аюу чанартай байхгүй чанар гэсэн үг шүү дээ. Тэгэд нэрээ манай аппликейшн нь бол одоо яг анимашн бас тоглоомны аргаар яг заадаг. Тэгэхээр одоо ер нь хөгжөлтөөгөө өдөр бүр эрүүл чиглэг залуурстай байхад туслах 93% 100 насны хамттай Aloe брэнд. Арьс арчилгааг Aloe-оор эхлээрэй. Би зөвхөн англи хэл гэж бодсон шүү дээ танай аппликейшнийг. Амар гоё яваа. Чадаа. Боловсролын систем рүү орсон юм шүү. тэгэд нөгөө англи хэл сурна штэ. Англи хэл сурангууд бусад юмыг сурахад илүү амар болдог. Ягаад вэ гэхээр одоо гадаад хүмүүсүүд ч одоо YouTube гээ бас өөрөөр сургалтууд байгаа штэ. Тэр чинь ер нь бол гадаад хүмүүсүүд л байгаа штэ тий. Одоо яг ийм сайн ингээд англи хэл дээр ярьж тайлбарласан байдаг. Тэгэхээр одоо англи хэлийг сурцсан байгаа юм чинь тэрийг одоо ингээд сурж болно гэсэн үг. Тий. Тэгээд би одоо тэрийг яг одоо тэгээд юу сурсан бэ би бас хэлчихв. Тэг. За би одоо бас хэл сурсан байгаа өөрөөр хэлүүд. За тэр нь бол Spanish хэл, Japanese, тэгээд Russian, за тэгээд Chinese гэдэг 4 хэл. Тэг англи хэлтэйгээ ингээд 5 хэл зэрэг сурч байгаа. Тэг. Багасаа нөгөө хүүхд ингээд гэхдээ их олон цагаар нүддэггүй юм. Бид нэр байсан амар хөөрхөн 20 минут талах юм. Тэг. Ер нь 30 минут. Одоо 30 минут болсон тий. Одоо 30 минут. Тэр чинь нөгөө одоо 2-3 жил хийчихээрээ одоо ингээд 30 минут болгоцсон байна тий. Одоо яг их дэлгэц царчгаар одоо нэг уулаараа заяа нэг 2 цаг 3 цаг хичлээ гэхэд тэгэхээр дараа ингээ өвдчин. За тэгээ өвдөхөр чинь бол тэгээд юм ээж тойлж штэ. Тэгээд тэгэхээр одоо 30 минутаар хийгээд нэг амраад 30 минут хийгээд амраад 30 минут хийгээд амраад. Тэр нөгөө ярьжсэн те 9 төрлийн хичээл аппликейшн байгаа. Ямар хичээлүүд байгаа вэ? За нэгдүгээрт англи хэл байгаа. За дэлхийд дахинд одоо маш чухал мэрэгжил болох IT байгаа. IT-г нэгтээ суур шүү. Тэгээ суур зүгээр JavaScript-ийн хичээл байгаа тийм. Төгс заана гэж бол хэлэхгүй. Суурийн ойлголт нь ерөөсөө манай ер нь аппликейшн бол зүгээр суурийг зүгээр тавихаар бүтээсэн байгаа. Яа суурийг тавьж байгаа? Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл одоо энэ IT дээр бол за ер нь IT хүмүүсүүдэд анх харахад бол амар хэцүү харагдаж штэ тий. Ойлгохооргүй л санагддаг. Айцтай байхгүй. Тэгэхэд за тэгээд тэрний мөсийг хаглаад гээд танилцуулчих байгаа гэсэн үг. За тиймгээд ингээд суурийг тавиад жоохон ойлгодог болчихгоо. За энэ арай гайгүй юм байна. Тэгээд ингээд сурахаар ингээд болчих юм байна гэд ер нь тэгээ ойлгочих. Тийм. Тэгээд нөгөө мөснө хагарсан хүн чинь айцгүй болоод ирэхээр одоо IT-ийн хичээлүүд асар их одоо жишээлбэл Harvard гэдэг одоо хүн болгоныг томоор топ сургууль байгаа шүү дээ тий. Тэндээс бүр маш олон IT-ийн хичээлүүд үнэгүй болгоцсон. Бүр Harvard-ийн сургууль үнэгүй суралцах боломжтой. IT-гаар шүү. Тэгэхээр англи хэлээ сурчхаа, IT-ийн мөсөө хагалцгаа гэдэг бид нэр JavaScript болон Scratch-ийн хичээлүүдтэй байхгүй. За тэгээд дараа нь бас өөр ямар хичээл байна? Өөр ямар хичээл байгаа гэхээр одоо дижитал урлаг. Одоохондоо бол тэр нь бол дижитал урлаг нь бол одоохондоо бол зүгээр буддаг номтой л байгаа л. Бага насны хүүхдүүд зориулсан буддаг ном аа. Ер нь бол одоо ингээд бид нар ингэж бодож байгаа. Одоо би Procreate ингээд зураг шатна гэсэн шүү дээ, тийм. За тэрийг одоо
хүүхдүүдэд заана хэрхэн яг ингэж график дизайныг Тэр одоо хөгжүүлээд хөгжүүлээд явчих гэсэн. Тий. Тэр нэмээд хөгжүүлээд орно гэсэн. Анхан шатны зүйлүүдийг хилээд өгчих нь байна. Тий. Яг ер нь бидний зорилго бол тэр анхан шат буюу суур мэдлэгийг тавиад өгч. Тэгээд мэдээж арга бүлэг хүү нэгэ хөгжүүлээд гүнзгэрүүлээд явах бах цааш та. Тий. За тэгээд дараа нь шинжлэх ухаан байгаа. За одоо ер нь бол шинжлэх ухааныг зарим бас юмнуудыг ч гэсэн том үн ч гэсэн мэдгүй шүү дээ. Тийм зөв бол юм байгаа тийм шинжлэх ухаан дээр бол Хүүхдүүдэд одоо яг ийм сонирхолтой аргаар ингээд номоор ингээд бахан шинжлэх ухаануудын номнууд байгаа. Тэгээд хүүхдүүдэд яг зориулаад амин гой ингээд хүүхдийн сэтгүүгээр бид нэр хийсэн контент хийсэн байхгүй. хүүхэд харуул яаж харах юм бэ гэдэг талхалсан аа. Одоо жишээл хар нөх гэх юм бол те том татдаг бөмбөлөг те ингээд тэгээд ийм сургардгаа гэл те одоо хүүхдүүд жишээлбэл хар нөх гэдэг юм татдаг юм гээд бүр юм ингээд ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд тоос сурагч яадаг үү те. Гэт дабл сордог. Ингээд аюу гоёор тайлбар. Тийм би ч үзэж байгаа тэрнээс өөр бас оролцоод. Аргуулыг өөрөө одоо тэр чинь нөгөө бид нар чинь одоо нөгөө аргуулыг нөгөө маш их энд оролцсон ч гэсэн үндсэн том контентуудыг дандаа мэрэгжлийн хүмүүсээр бид нар бэлдсэн байхгүй юу? Мэрэгжлийн багш байна. Одоо жишээлбэл манай тэр IELTS-ийн 8 оноо гэдэг чинь маш өндөр оноо тий. 8.5 оноотой нэг залуу, 8 оноотой бас нэг залуу гэх хоёр тийм залуу байсан юм. Яг нөгөө хөгжүүлэлтэн дээр ажилласан тий. За тэгээд бас эрүүл мэнд байгаа дараг. За эрүүл мэнд нь бол манай ээж нөгөө йогийн багш гэж хэлжсэн шүү дээ. Тийм ээж нэрээ яг онлайнаар йог заадаг тий. Тэгээд манай ээж йогийн багш. Тэгээд 10 жил йог заасан юм. За тэгээд ээж маань ингээд йог, том хүний йог, тэгээд хүүхдийн йог гэд. Манай хоёр дүү бас тэр хүүхдийн йогд орсон. Тэгээ бас бясалгал гэд ер нь эрүүл амьдралын төсөөгөө. За тэгэхээр за ингээд англи хэл, IT, дижитал урлаг, саяных эрүүл амьдрал йог. За тэгэнгүүт нөгөө бага насны хүүхдүүд маань мэдээж тоо сурах заавал шаардлагатай шүү дээ. Үржүүлэхийн хөрд нэмэх хасах те. Тэр болгоныг нөгөө яг 4-өөс 7 насны хүүхдүүд яг сурдаг шүү дээ. Заавал сурах хэрэгтэй те. Тэгээд тоогоо оруулж гисэн. Зориулаад тоо бол монгол хэл байгаа. Яг монгол хэл. Тэгээ монгол хэл нь бол түрүү хэлсэн те. Монгол ахын дүүстэй зориулсан. Дээрээс нь гадаадд байгаа монгол хэлээ одоо давтахыг хүсэж байгаа хүүхдүүд зориулсан. Тэгэхээр яг суурь нь бүр анхан шатны яг тэр нэг байгаа байхгүй. Тэгээд одоо сүүлд нь бол монгол бичиг тэгээд түүх байгаа. За одоо монгол хүн бол монгол бичиг болон түүхээ заавал сурах хэрэгтэй. Тэ. Одоо монгол бичиг бол 1000 жил болж байгаа шүү дээ. Одоо кирилл бичиг бол нэг 100 хэдэн жил болж байгаа. Тэгээд одоо тэгээд бодоод. Тэгэхээр 1000 жилийн юм сурах уу? 100 жилийн юм сурах уу гэхээр мэдээж кириллээр чинь зөндөө юм байгаа болохоор 1000 жилийн юм сурах юм бол бид нэр энэ 1000 жилийн түүх гэдэг чинь манай эцэг өвгдийн мандаж явсан үе байхгүй юу? Тэр мандаж явсан үеэ бид нэр үнэн зөв мэдээллийг хаанаас авах нь зөвхөн монгол бичгээс аав. Тэгээд бид нар монгол бичгийг заавал оруулна гэж байгаа. Тэгээд хармуулагаас хөрхөн сурж байгаа тийм. Тийм би өөрөө бас сурж байгаа. За тэгээд нэрээ нөгөө манай монгол бичиг бол одоо яг хүүхдүүдэд яг чэйжлэхэд амар болгоцсон. За яаж вэ гэхээр за ер нь хүүхдүүд ч биш одоо том хүмүүс ч сурж болно шүү дээ. Мартсан мэдгүй хүмүүс байна шүү дээ. Тэгээ одоо титмиг бол яг титмээр нь зурсан харуулсан. Тэгээ гизээр нь тий ингээд одоо ингээд сүүлийг сүүл гэд. Тэнгүүд нэг яг ингээд нөгөө амьтдуудын яг ингээд хүн болгон өдөр тутамдаа хэрэгэлдэг юм өгнүүдийг ашиглаад тэргээр нь ингээд дүүцүүлээд ингээд сануулгууд хүн нөгөө нэг дүүцүүлж бодохоор хизээч мартахгүй ингээд. Бас тэгээд би нөгөө сая бол одоо анимашн болон тоглоомны аргаар заадаг гэсэн шүү дээ. Тэгээ бас одоо анимашнээр ихлээд тайлбарлаад дараа нь тоглоомны аргаар ингээд зөөгөөд зураад тэг ингээд ер нь тэгэхээр ер нь чэйжлэл гэсэн. Тэг чэйжлэл амар гэсэн. Адал явдлын эхлэл болсон аз жаргалтай дурсамжуудаа бид хамтдаа бүтээдэг. Гэрэлт ирээдүйхээ зөв рүү тэмүүлсэн бяцхан мөрийн минь анхны алхам. Хэл хязгааргүй мөрөдлөөр шингээсэн өнгийн бүтээл. Хайр инрэл чин сэтгэлээр дүүрэн бидний баярт мөч. Амьдралд хөл тавин догдолж зориг тэмүүллээ олж харсан миний бяцхан мөр. Бидний хамтдаа бүтээсэн дурсамж бүр үнцэнтэй. Адал явдлын эхлэл алтан түлхүүр хүүхдийн хадгаламж голомт банк. За англи хэлээс гадна дахиад 4 хэл сурцсан. Сурж байгаа. Яагаад энэ хэлүүдийг сурахыг бодсон бэ ер нь? Одоо хятад орос хэл бол яагаад вэ гэхээр
одоо бидний хүр штэ. Тэгэхээр одоо бид нар муудалцсан, наримдан тэр нь одоо тодорхой штэ. За тэгэхээр ямарсаа харилцаж харилцах ер нь нэг ойлгож харилцах хэрэгтэй гэж би. За төлөөлж чи явна шүү харгалгүй. За манай аав ихлээд нөгөө нэг тэгээд тэрийг хэлээд тэгээд сурч ер нь эхэлсэн. За тэгээд дараа нь Japanese бол одоо ер нь бол би бас аним үздэг. Тэгээд тэрийг бас ойлгоод бас ер нь Japan улс одоо яг Солонгос, Япон тэр хоёр ер нь улс ч юм Монголд ер нь сайн шүү дээ тийм. Тэгээд ер нь туслахын зүйлтэй тий. Одоо сая үед Netflix-ээр Physical Asia-гээд Монголыг хөрхи тэр олон яг хятадыг сонгоог хятадтай өөр зөндөө улс байсан шүү дээ. Вьетнам гэдэг. Азад бол тий зөндөө хүчрэг улс байгаа. Тэгэхдээ тэдний сонгоог Монголыг оруулах гэдэг чинь илэгтэй байгаа байхгүй туслах гэдэг байгаа байхгүй. За тэгээд тийм болохоор одоо Japanese бид нар тэр хэлийг заавал сурах хэрэгтэй. Тий бас нэмэлтээр угаасаа аним үзэж юм чи тэрийг ойлгуулсан. Яалт ч аним их ороо. Тий. За тэгээд дараагийнх бол Spaniel. Spaniel ч юм бол ер нь дэлхийн бас номер ер нь амар их хүмүүс ярьдэн шээ Spaniel. Тийм болохоор ер нь хамгийн хүн ярьдаг гэж судалгаа байлаа. Тий. Бас Латин Америкч тэр чигээр шүү дээ. Spaniel тий. Бразилиас бусдна. Бразил чинь Португал хэлээр ярьдаг. Бусдууд нь тэр чигээр. Тэгэхээр ер нь арга билэг бол Монголд байтгаа дэлхийд газарт хааргүй тийм хэлний мэдлэг одоо за бусад төрлийн бол аюул сайн болж байгаа юм байна. Аха, юг native биш зүгээр юмыг ойлгож чаддаг, харилцаж чаддгаар л зүгээр ингэж. Одоохондоо тэр хэлүүдийг бол харилцааны төвшөнд сурчгаа гэж байгаа юм бэ. За тэгвэл танаа гэр бүлийн хувьд ер нь бол ингэж бодож байна. Маш хүнд хэрэгтэй зүйлүүд л хийж байгаа хүмүүс байна. Яг үүрэгтэй. За хүүхдүүд нь их л зааж гин тий түүх зааж гин маш олон төрлөөр ингэж гэр бүлийн бүх гишүүдэд хэрэгтэй зүйлийг зааж гин. За ээжийнх нь хувьд йог заадаг. Бас онлайнаар тий. Тэгэхээр ерөөсөө нөгөө одоо энэ нэг даяарчилсан улсад хамгийн хэрэгцээтэй байгаа те зайнаас ажиллаад яаж хүнд хэрэгтэй юм хийж болох вэ гэдгийн тод жишээ ерөөсөө танаа гэр бүл байна гэж харж байгаа байхгүй юу. За одоо ингэж бодож чинь та бүхний нөгөө хуудсуудыг дагдаг хүмүүс бол за эдгээр ингээл гэртээ л амьдрал юмаа хийгээл заагаал те компьютер дээр суугаад ингэдэг гэж бодож байгаа. Гэтэл тэр хавьд чи бас зөндөө олон үйл ажиллагаа байгаа тийм үү танаад хөдөө хүн амрааж гин за нөгөө хотоос ирж байгаа хүмүүст байгаль орчныг танилцуулж гин гэдэг ч юм уу тий. Яг нөгөө аппликейшнээс гадна бас орон нутагтай холбоотой ямар тийм зүйлүүд хийгдэж байна. Миний хувьд гэх юм бол нөгөө дандаа нөгөө нэг одоо жишээлбэл сэргийгтэй ч юм уу гэх юм бол нөгөө 5 жилийн мэдлэг ингээ хоримтуулж байгаа байхгүй 5 жилийн ашигласараад. Тэгээ тэр бас дээрэс нь ингээд нөгөө айгүйх нөгөө юмнуудыг ингээд нарийн детальны мэддэг болсон. Тэгээ нөгөө айгүйх хүмүүсүүдийн цаг мөнгөийг хэмнэх үүднээсээ тийм үйлчлэгээ үзүүлдэг зөвлөх үйлчлэгээ миний хувийн тэрийг ингээ үйлцээ тэгээд тэрийг үзүүлж харуулна тэрийг юмаа хийгээд явж байна. Арга бүлэг хүүгийн хувьд гэх юм бол яг энэ англи хэлээ зааж байна те дээрээс нь одоо аппликейшнаа хөгжүүлэлтэн дээр арга бүлэг хүү одоо ингээд аягүй хөргөн томорцсон болохоор энэ дээр идэвхэлж ажиллах байх гэж найдаж байгаа. Манай хоёр охины хувьд гэх юм бол одоо нөгөө график дизайн буюу дижитал артист болцсон. Одоо нөгөө үзгээр зураг зурдаг те Apple Pencil-ээр зураг зурдаг. Тийм суралцаад одоо хүүхдүүдэд хичээл заадаг болцсон хэмжээнд очсон. Одоо амар хөөрхөн зааж байгаа. Ахыхаа тоног төхөөрөмжийг ашигладаг. Хов өгнөөс. Хов гэснээс нэрээ санхүүгийн хувьд. Аав ээжээсээ одоо за нөгөө аппликейшн чинь төлбөртэй тий. Тэр мөнгө аав ээж дээр төвлөрөөд арга билегт цалин хэлбэрээр олгогддог уу? Бид нэр одоо нөгөө нэг эхний ээлжинд нөгөө нэг зээлтэй байгаа. Одоо бид нар аппликейшн бүтээх тий бизнес хэлж мэдээж хөрөнгө оруулалтын зээл гэж байгаа шүү дээ тий. Эний чинь нөгөө баг бид нар чинь 500 сая төгрөг гаргасан. Тэгээ мэдээж өөрийнхөө би BMW гэдэг тансаг машинтай байлаа. Тэрийг зарж орууллаа. Байраа сая зарлаа. Тэгээд бас дахиад зээл байгаа. Тэгээд бид нар эхний ээлжинд энэ зээлээ дарах хэвээр. Амсандаа хурж амжилттай авах хэвээр. Тэрнээс гадна жижиг шижиг зардал гэж байдаг. Серверийн зардал, клауд нарын, Expo 360. Тэгэл одоо энэ текст одоо ингээл бүртгүүлгээд хүртэл текст мессеж очно гэдэг чинь дахиад нэг юм сервис авч जैन те. Тэгэл IT-ийн инженер заавал байх хэвээр гэдэг. Энэ жижиг шижиг зарлуудаа ингээд даан илүү гарсан мөнгө цуглуулад зээлэндээ өгдөг гэсэн. Бид нар эхний ээлжинд энэ бол яг одоохондоо бол манай Монгол улс маань босрлыг аягүй дэмждэггүй төрлийн хүмүүсүүд юм байна л да. Одоо би ингээл бизнесмэнүүдийг чарж гин, бус төрчдгийг чарж гин те. Одоо нэг ийм лаг юм бүтээсэн байхад одоо гадаадд бол ерөөсөө томчууд нь
пакет дэмжиж явчихдаг юм л да. Энэ хэрэгтэй зүйл байна гэдэг талаас хараад тий. Одоо үнэхээр хэрэгтэй байгаа боловсролын яалтчгүй тийм боловсролын сайд минь сайхан ажиллаа авчаад 50000 багш хэрэгтэй байна. Эдгээрийг сурах хэрэгтэй байна гэдэг 50000 багшийг сургана төлөв мөнгөний даан багш болсныхаа дараа тэр өндөр мэдлэгтэй хүн чинь баг цалингаар ажиллахгүй бас. Ингээд цалингийн нөгөө нэг асар их тоо хэрэгж байгаа. Гэтэл 11 настай хүүхэд энэ шийдлийг олцоод одоо чинь 3000 гарантай хүүхэд нэгэн зэрэг одоо яг одоо зөмөр ярьж байгаа ороод сурж байгаа. Тэгэхээр ийм олон хүүхдэд ийм ингэж нөлөөлж шийдлийг олоод нөлөөлж чадж хахад уг нь бол хамтарч ажиллах хэрэгтэй байдаг байхгүй юу? Гэхдээ ясаас бас нэг тийм дэмжлэг ч юм уу хэрэгтэй байна. Дэмжлэг байгаа хэрэгтэй. Бизнесмэнүүд ч гэсэн өөрсдөө ийм гоё юм хийж байгаа хүмүүсүүдийг дэмжиж тийм тодорхой хэмжээгээр оролцдог байхгүй юу? Гэхдээ бид нар бол Монгол хүмүүсүүд болохоор одоо нөгөө нэг тийм одоо алстаа миний хүүгийн үе юм өөрчлөгдөөд тухайн одоо миний хүүгийн үеийн бизнесмэнүүд тис өөр болох байх гэж би найдаж байгаа. Одоохондоо бол бид нар яаж хийж байгаад өөрсдөө тисээд гарна. Арга билгийн хувьд хөдөө амьдрах ямар вэ? Гоё. Хотод сургуульд явж байхдаа 6-аас 7 настай байхдаа хөдөө гарсан байна шүү дээ, тий? Яг хоо ер нь бол энэ жилээс 100% гарч байгаа. Тэр очин л байсан нь. Өмнө нь бол нөгөө сургуультай явж байгаа шүү дээ. Хотод манайх чинь байртай байсан. Тэгээд 90 очин. Тэгээ нэг амлалтын өдрийг явдаг. Тэнгүүд за арга билэг одоо хотод хичээлдээ явж байгаа л найз нөхдөөгөл бус хүүхдүүдийн ажил явж исэн байгаа шүү дээ. Хичээл сургууль тий. Тэгжээс наа хөдөө очиод 100% тий онлайнаар хичээлээ үзээ заагаад ингээд амьдрах амьдралын хөвшил ямар вэ? Хэв маяг. Магадгүй чиний үеийн хүүхдүүд бол нөө төсөөлөхгүй байхгүй юу? Тий. Сургуулиасаа гараад ингээд хөдөө амьдарч чадж байгаа юм бах та. Угаасаа гэдэг ч юм уу тий. Угаасаа найзтайгаа онлайнаар зүгээр харьцчихна. За тэгээд төсөө өдрөд нь очиж заримдаа уулзчихна. За тэгэл ингээд байж байна. Тэгээд ер нь гоё хөдөө. Тэ би хөдөө дуртай. Хөдөөний за юу нь гоё? Одоо чи үүд ингэ найзуудаа хэлдэг тийм магадгүй нэг Монгол хүүхдүүд жоохон хөдөөнөөсөө холдож байгаа хүүхдүүд ч гэсэн байгаа. За нөгөө хонь хургаа ялахгүй хүүхдүүд байхыг бас үгүйсэхгүй шүү дээ тий 5 оршин малаа мэддэг. За уул усаа нэрлээд мэддэг ч гэдэг юм уу тийм жишээний зүйлүүдээс чамд гоё санагдж байгаа зүйл үү? Нэгдүгээрт бол угаасаа агаар нь бол нэг навартай. Тий маш одоо би агаартай бүр дасцсан. Тий тэгээ тот руу орж ирээд зарим удаа газар тэгэхээр амар утаар өнөртдөг. Тэгээд агаартай тассан. За тэгээд нэгдүгээрт агаар цэвэр агаар. За тэгээд хоёрдугаарт хүссэн цаг үедээ одоо ер нь гадаа гарч болно. Тэгээд гадаа гараад тоглож болдог тий. Тэгээ бас тэрний хажууд бас өөр одоо яг хуршүүд өгдөг тэрний хүүхдүүдтэй хамт тоглож болдог тий. За тэгээд тийм байгаа. За тэгээд бас одоо манайх ер нь бол хоттой яг л адилхан шүү дээ. Манай яг тэр жишээлбэл одоо Seg Energy гэдэг одоо ер нь энержигийн ийм тэг ингээд ямар ч тогоор ингээд тийм системтэй. За тэгээд нараар тогоо аваад тэгээд тогтой. Тэгээд ер нь хостой адилхан. Гэхдээ илүү цэвэр агаартай. Тэгээд ер нь төстэй. Тэр нь илүү гоё. Тий. Ер нь бол энэ илүү гоё. Дөрвөн улирлын аль улирал нь илүү гоё юм хөдөө? 100. Бүр ялцчихгаа тий. Гэтэ 100 нэг ганц ядаргатай юмнууд шавжууд байдаг. Тэр нь бол жишээлбэл нэг үсэн дээр нь алдаг баха амьтнууд тэнд байсан. Тэгэхээр тэрийг би бүр тэнцэр зөхөд байсан тэрийг. Тэгээд дараагийнх нь бас шумуул байгаа. Шумуул бас байгаа ядаргатай. Ер нь тийм л байгаа. Тэгээ ер нь 100 ингээд шумбаад гол манай хажууд гол байдаг. Тэгээд айгүйх хүүхдүүд маань голын хүүхдүүд усан шумбтай. Өдөр болгон нартай өдөр болгон л орё гэдэг. Тэгэхээр яг чиний үеийн хүүхдүүд болон өсвөр насныхан бол хөдөө амьдрахад за хөдөө байхад ерөөсөө айх зүйл байхгүй байх нь шүү дээ тий. Магадгүй нөгөө эхлээд юмаа яг тавьчвал бэлдэх хэрэгтэй. Тэгээ жишээлбэл одоо манайх бол им тогтой тий тогныхоо тэр асуудлаа шийдсэн гэрүүдээ барьсан тий. Тэгээд бас өөрөөр яг хийх ёстой юмнууд нь байгаа тий. Яг хийх ёстой юм гэнэ нөгөө нэг яг шаардлагатай бүх зүйл юм байгаа гэсэн. Тий. За тэгвэл ямар ч байсан муухай зүйл байхгүй хөдөө амьдрахад таалагдж байгаа. За тэгээд танаа гэр бүлийн хувьд хүссэн ажлаа, хүссэн цагтаа хийж байгаа болохоор үнэхээр nice амьдарч байгаа гэж ойлгож байна. Тий. Өөр эсрэгээрээ за нэг тэгчүүл яг болох гээд гэдэг зүйл байна. Ер нь бол одоо нөгөө манай хөдөө дутагдж байгаа одоо хоёр л юм байсан. Нэг нь болохоор зэрэг тог. Тэгээ одоо бүр зайдуу амьдарч байгаа хүмүүсийг ярьж байгаа шүү. Сум мум тогтой газрыг яриаггүй шүү. Нэгэн
Аслагдмал шүү дээ. Нэг жоохон уулын ингэр ч юм уу нэлээд мод зодондоо ороод ирэхээр тоггүй болчихдээ шүү дээ. Шугам байдгүй. Тэгэхээр тэр тогийг одоо нэг нараар шийдэж болж байна те. За нэгдүгээр. За ингээд тогтоо болчихлоо. Гэтэл одоо бас нэг маш том юм орж ирсэн юу гэхээр зэрэг Starlink ороод ирсэн. Тийм нэр Starlink. Бид нэр ингээд нөгөө Elon Musk гэдэг одоо маш одоо ухаалаг эрхэм Монголд энэ Starlink эрхийг өгсөн шүү дээ. Бид нэр ингээд ашиглах болно гэдэг. Хятад Орос хоёрт байдгүй шүү. Тэгэхээр Монгол хүмүүсүүд маш азтай ахгүй юу? Ингээд тэр хүмүүс ингээд зөвшөөрлөл өгчлөө шүү дээ. Үгүй гэж болно шүү дээ. Тэгээд бид нэр Starlink чинь болохоор зэрэг одоо хот жишээлбэл шилэн кабель 70-аас 80 MB-ийн хурцтай байдаг байхгүй юу? Шилэн кабель шүү. Гэтэл Starlink хурдан. Одоо баг 100-аас нэг удаа бүр 200 үржсэн. Тий. Давтамж нь 150-аас дандаа 250 хооронд байдаг. Өндөр юм тий. Өндөр. Тэгэхээр хотоос хурдтай интернеттэй. Тэгээд цэвэр агаартай. Тэгээд эрчим хүчийг нараар шийдэж болж байна. Тэгээд одоо ч нөгөө зөөврийн нөгөө юм өөрөөгөө цэвэрлдэг юм 0 цэвэрлэх бохирын системүүд гараад ирсэн. Тэрийг ингээд тавьчих болж байна. Ер нь бол яг үнэндээ тансаг амьдрах бүрэн боломж өдөө нутагт байна. За өнөөдөр цаг цаваа гаргаж ирсэн дүүдээ бас аавт нь баярлалаа. За арга билгийн бас хийж байгаа ажлууд, цаашдаа хийх ажлууд бол Монгол улсын бүр маш олон хүүхэд гэр бүлүүдэд хэрэгцээтэй зүйл гэж харж байна. Магадгүй энийг боловсролын систем, за систем нь бүр чаддгүй бол хувь хүмүүс ч юм уу тий бас хамтраж ажиллаад цаашдаа илүү гоё хөгжүүлэх олон хүнд хүргэх бас ажлууд хийгдэх байхаа гэж бодож байна. За манай Teen Zone подкастын хамтрагч байгууллага байгаа. Энэ Teen Cafe гэдэг. Teen Cafe гэдэг за хаяг нь гэхлээр Солонгос элчин байдаг штэ. Наадам центрийн цаатлын Солонгос элчингийн яг баруун талд 130 дугаар сургуулийн өөдөөс гарсан Edu Park гэдэг байгаа. За тэр Edu Park дотор нэг хүүхдэд хэрэгтэй бүхий л зүйл байгаа. Тэрний нэг давхарт нь байрладаг Teen Cafe гэдэг байгаа. За энэ яадаг вэ гэхлээр ерөөсөө л нөгөө өсвөр насныхаа зориулсан чөлөөт ертөнц. Хоёр дүүтэйгээ бас очоорой заяа. Яагаад гэхлээр ингээ 3 эрх бэлгэлж байгаа юм. Ингээд нэг эрх нь 3 цаг тоглох эрх. 2000. Ингээ 3 эрх 2 дүүтэйгээ хамт очиж тоглоорой. За тэнд бол ерөөсөө нөгөө өсвөр насныхаа 10-аас 21 насны хүүхдүүдэд зориулсан бүх зүйл байгаа. Netflix-ээр кино үзэж болж гин, Roblox-оо тоглож болж гин. За найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглээд караоке дуулж болж гин. За хөлөг тоглоом гэхэд маш олон төрлийн 40-50 хөлөг тоглоом байдаг гэсэн. Тэгэхээр хоёр дүүтэйгээ очиж тоглоорой. За мөн цаашдаа гоё найзуудтайгаа очиж чөлөө цагаа өнгөрөх ийм гоё Teen Cafe гэдэг газар байгаа шүү. Ингээд их чинь 3 эрх бэлгэлж байна. За энэ дараагийн маань ивент итгэгч, манай Teen Zone ивент итгэгч Mons Cosmetics-ийн Bioman гэдэг юм брэнд байгаа. За тэгээ алой гэ бүтээгдэхүүнээр ивент итгэж байгаа. За энэ болохоор бас юугаараа онцлог вэ гэхээр гэр бүлийн бүх гишүүд хэрэгжилж болдог. Хоёр дүү нь бас охин, арга бэлэг маань бас хүүхэд тийм болохоор өсвөр насны хүүхдүүдийн нөгөө айр саг эмзэгшиж эхэлдэг, замаадгүй өрөвсдөг тий. Ээж нь ч гэсэн хэрэгжилж болно. За тэр эмзэгшэл, өрөвслийг маш сайн даардаг. За тэгээд хамгийн хурдан хугацаанд өндөр чигшил өгдөг юм алой бүтээгдэхүүнүүд байгаа. Энийг гэр бүлээрээ бас хэрэглээд үзээрэй. За баярлалаа. За баярлалаа. За хамгийн сүүлд нь хэлэхэд түрүүн би нөгөө санхүү асуусан шүү дээ. Арга билгийн санхүүг асуугаад байгаа байхгүй. Хүүхэд өөрөө нөгөө мөнгө авч захиран зарцуулж гин үү? Эсвэл аав ээжтэй хадгалуулаад хэрэгтэй зүйлтэй захиран зарцуулж гин үү гэдгийг мэдэх гээд ийсэн. За тэрнтэй холбоотой бас манай энэ подкаст ивент итгэгчээр Голомт банкны алтан түлхүүр гэдэг хүүхдээ хадгаламж байгаа юм. За энэ хадгаламж болохоор тгээс 18 насны хүүхдүүд хадгалдаг, мөнгө хадгалдаг, ээж аав нь нөгөө боломжтой үедээ мөнгө хадгалдаг гэсэн. За энэ хадгаламж нь яадаг вэ гэхлээр та ерөөсө банкн дээр очих шаардлагагүй. Танаа гэрт интернет байгаа юм чинь та бүх утсаараа ороод хадгаламжаа нээх чинь. Манай гуравт гурвал ашиг. Вау. Энэ бүр хэлэх шаардлагагүй мэдж байгаа юм шүү дээ. Хоёр дүүгэн дүүн ингээд өөрөө тусдаа дансдаг байхгүй. Ээж нь очиод нийлэгдсэн. Тэгээд өөрийнхөө нөгөө дижитал одоо хичээлээ заасан мөнгөө хоёр дүүн бол 100% авдаг. Яг бол ямар нэгэн өр байхгүй болох. Арга билгийн хувьд гэх юм бол нөгөө өртөө шүү дээ. Бизнес хөгжүүлж байгаа юм шүү дээ. Бизнес хөгжүүлж байгаа болохоор зэрэг бид нэр орж байгаа орлогоороо тэр гарч байгаа зардуудыг заавал даана тэгжиж явж байгаа. Мэдээж манай аргуулагч өөрөө төрийн бас байгууллагатай, бас компанитай
нөгөө ээж нь төлөөлж ажилладаг байхгүй. Тэгэхээр ээж нь ерөнхийдөө тэрийг нь удирдаад энд нь одоо энэ төлбөр тооцоогоо хийн. Энийг нь болохоор зэрэг нь мөнгөө нь цуглуулж агаад нөгөө хөрөнгө оруулалтын зээлэндээ бид нэр төлнө. Ингээд ээж нь бүх юмаа зохицуулна. Тэгээ бүгдийг нь аргуулыг мэдээд явж байгаа ах нь ш тэр болгоно тий. тий. Ерөнхийдөө бол яхаа бид нэр айгүйх нээлттэйгээр ер нь энэ бизнесмен өөрөө мэдээж бид нар ингээ хамтын бүтээл авахгүй юу ганцхан аргуулыг нь хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид бүгдээрээ оролцсон болохоор хамтдаа гэр бүлээрээ шийдвэр гаргаад явдаг гэсэн. Гэхдээ айгүй ухаалт гэх юм бол бид нар чинь дотроо нэг яг ингээд бас хувьтай. За тэр хувийн аа. Жишээлбэл аргуулыг нэг бизнес систем явж шүү дээ тий. Манай хоёр дүү нөхд хувьтай. Ягаад гэвэл хоёр дүү нь оролцдог байхгүй юу? Та хоёр ингээд энэ туслаараа одоо та хоёр англи хэлээ сайжруулчих юм бол энэ дээр дуу хоолоогоороо нөгөө ядаж оролцох хэрэгтэй гэдэг үгнээс. Тэгэхээр одоо жишээлбэл йогийн хичээл хоёр дүү нээжтэйгээ хам заад оролцож шүү дээ. Тэгэхээр та хоёр ч гэсэн юм жоохон хувьтай гэдэг. Бид нэр ингээд бүгдээрээ жоохон ингээд ингэдээ нөгөө хөрөнгө оруулалтын зээлгээд байгаа ш тэр хүмүүстээс бас хувь үг ингээд. Тэгэхээр одоохондоо бид нар ашиг олох болоогүй л тий. Тийм тэгэхээр тэгвэл та хэд минь хадгаламжийг сайн мэдж байгаа юм байна шүү дээ. Эндээс ахын бид нар аргуулагч нөгөө орсон мөнгөө бүгдийг нөгөө тоглоом тоглох дуртай орлогоос авчдаг. Хоёр дүү бол мөнгөө их хадгалдаг. Тэгвэл алтан дэлгүүр хадгаламжийг бол бүгдээрээ гэр бүлэрээ 3 хүүхэд нь хэрэгэлдэм байна. Энэ нөгөө хамгийн гой даваа тал нь надад юу санагдсан? Яг төрсөн өдрөөр нь хүүн бодогдож ордог юм билээ. Тэгээд төрсөн өдөр болгоноор нөгөө дараа жилийнхэн сонголт нь хийгддэг автоматар. Тийм болохоор нөгөө дууссан болоо яасан бол хүүн хэд бодогдсон бол гэдэг шаардлагагүй. Хүүхдийнхаа төрсөн өдрөөр л хадгаламжаа шалгахад хүүн орчдөг. Яг нөгөө их мөнгөтэй хүмүүс бол тийм байх. Бид нар ч нөгөө нэг маш их нөгөө нэг юм эргэлдүүлж нэг одоо нөгөө энэ одоо аппликейшн гэдэг нөгөө хамаг юмаа зориулж байгаа болохоор ер нь бол нэг сүрхий хадгаламж байхгүй. Яг хоёр дүү нь бол нөгөө өөрийнхөө яг нөгөө урам ор гэдэг үднээс нөгөө дижитал арт чинь заагаад тэр гэрээ нөгөө мөнгөд тойр цуглуулж агаад нөгөө аялал тойр өөрсдийнхөө мөнгөийг өөрсдөө даагээд ах нь бол угаасаа нөгөө орлогч мөнгөд тоглоод хэрэглэндээ болохоор хинэггүй тийм. Эмэгтэй хүмүүс их хадгалаад. Тэгэхээр яг нэг жоохон нэг ингээд уран маягийн. Тийм гэхдээ хадгаламж чинь нөгөө заавал мөнгөнд өндөө биш те багаар ч гэсэн ингээд хадгалаад ивэл 18-наас хүрэхэд магадгүй бас бизнес нь тэр хүртэл маш том болсон байх байх гэж бодож байна. Аргуулыг одоо нэг цахаа өгөнд орой мөнгө хадгалж сураарай. Хасыг хадгалаад. Аргуулагч ер нь жоохон өрх туртай. Зацсан шүү дээ. Анх нөгөө нэг бизнесээ хийгээл айгүй хөөрхөн зүүмөр заагаад. Тийм тэгээд бүр ээжтэй iPhone 16 авч өгчээсэн шүү дээ. Тэгэл надад чинь бүр iPhone-ы нөгөө нэг цаг маг бэлгэлж мэддэг. Амар өгөөмөр. Уулнаа өгөөмөр. Ер нь үрлэгэн. Тэг яг хөтэ нэг хүүхэд болсон рудлагс мовлагс гэж чинь тэгэл айгүй үрчгээд идэх байхгүй. Тэгээд яг мэдээж аав ээж нь бид нар хянаа шүү дээ. Энэ ингэн тэгин за минийхөө энэ дээр болохгүй. За үнэхээр авах гээд байгаа бол энийг авчих гэдэг. Даруулагч нь бас айхтраа хамгийн сүүлд нь ээж нь би нэг рудлагс гэдэг тоглоомд мөнгө өрөх гэдэг шүү дээ. Нэлээд өндөр дүнтэй мөнгө өрөх гэдэг. Тэгээд би бол яг өөрийнхөө олсон юм. Яг өөрийнхөө нөгөө хувийг шүү дээ. Тэрийг бол өөрөө хүсэндээ үр гэдэг тийм үзэл бодолтой байхгүй. Ээж нь бас нөгөө бас болохгүй ингээд нэлээд хэлсэн чинь үгэнд нь ороог. Авсан тий. За яг хөө тийж хадгалж сурна ах тий. За тэгээд өнөөдөр цаг заваа гаргаад хүрэлцэн ирээд те хүүхдүүдэд хэрэгтэй ажлынхаа талаар танилцуулж өгсөн арга билэгдүүдээ заавд нас баярлалаа. Та хэдийн маань ирээдүйн харж байгаа алсын зорилго маань маш амжилттай бүтээсэй гэж бодож байна. За ингээд ирээдүйд амжилт хүсье гэж байна. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаар маань үгээр өндөрлж байна. Дараагийн Team Zone podcast-ийн шинэ дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.